За сайн мэцгаана уу бүгдд нь шинэ өдрийн мэнд хүргэе. За амьдрал таашаал нэвтрүүлгийн шинэ дугаарыг би маш гоё сонирхолтой зочдтой эхлүүлж байна. Тэгээ юуны өмнө найзынхаа хүсэлтийг хүлээж аваад маш олон одоо залуучууд бүх насныханд хэрэгтэй гайхалтай сайхан яриа өрнүүлнэ гэж итгэж байна. Тэгээ нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн Мөгигийнхаа гэр бүлтэй модель Мөги одоо яг хөл бөмбөгийн тамирчин, хөл бөмбөгчин. За загвар өмсөгч Сарнада хоёр одоо Монголын урдаа барьдаг хамгийн үзэсгэлэнтэй сайхан хосууд гэж нэрлэгддэг яалтж байхгүй. Таартаа маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. Тэгээ яг энэ нэвтрүүлгийн зорилго бол хамгийн ихний зочид учраас би бас дахин тайлбар хий. Яг одоо миний хувьд бол монгол хүмүүсийн наслалт маш бага байгаа дээр маш их сэтгэл хэмзгэлдэг. Ялангуяа өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийг маш их талцсан учраас яагаад монгол хүмүүс яагаад ийм бага наслалт юм бэ? Ээж аавтайгаа бид нар яагаад олон жил одоо хамт амьдарч болдгоо юм бэ гэж би өөр нэлээд хүүхд тахаас айгүйх бодож ингэж эмзэглэж исэн. Тэгээд ялангуяа Америкт байж байхдаа бол бүр ингээд 80-таа эртээ хүмүүстэй ингээд 70-80-таа мөртөө хөтөлцөөл миний girlfriend, boyfriend гэж хөтөлцөөд гүйж байгааг нь хараад ямар гоё ингээд бүр тэр хүмүүс дахиад 100 наслан 100 гарсан ч гэсэн бүр ирч хүчтэй байгааг харахаар монгол хүмүүс яг энэ нөгөө зөв хөвшлийг суулгаж өгөхсэн гэж хүсээд. Тэгээ хамгийн гол юм нь энэ нэвтрүүлэг цаашаага 2 жилийн дараач 20 жилийн дараач гэсэн айл болгоны нөгөө аз жаргалтай бас нөгөө эрүүл амьдарч байгаа тэр типүүдээс нь ярилцаад олон жилийн дараа үтсэн ч гэсэн хуучрахгүй юм хэрэгтэй мэдээлэлтэй нэвтрүүлэг байгаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ нөгөө энгийн сайхан яриан дундаа л ер нь айл болгоны өөрсдийнх нь онцлогоо дандаа идэв учраас тэгэхээр яг нөгөө 20-тай төлөөлөл 30-тай төлөөлөл 40-тай төлөөлөл 50-тай 50-тангууд 60-тангууд гэд ингээд ерөөсө бүх насныхнаас байгаа байхгүй юу. Тэгээд та хоёрын маань хувьд бид гурийн хувьд бол одоо нэг яг дундаж насны залуучуудын төлөөлөл байгаа тий. Тэгээд хамгийн одоо шууд ярианда орчих уу. За тийм. Тэгэхээр хамгийн ихний одоо асуухыг хүсэж байгаа зүйл нь та хоёр яг хүмүүсийн нүдэн дээр байнга харагдах байдлаараа ч тэр хамгийн үзэсгэлэнтэй юм гоё бүхэл хүн харахаар дандаа л юм гоё ижидэг гэж боддогдохоор одоо хүнлэнгийн нүдээр би дүгнж хэлж байгаа шүү бусад хүмүүсийн одоо өмнөөс үргэлжийн л нэг юм гоёороо тийм хоёр хүн баггүй юу. Гэтэл дандаа юм болгон харагдж байгаа шиг төгс байдгүй тий. Бидний амьдралд ингээд ёстой нөгөө дандаа гоё байхгүйгээр дэлбэрсэн үе байдаг. Маш их одоо миний хувьд бол жишээ нь гаха гэж хочлуултлаа бүдүүн дундгар олж исэн, жилүүдийг давж исэн. Тэгээд буцаагаад бас айтайхан бие галбараа олж авч исэн байх жишээ нь яг тэрнтэй адилхан та хоёрын одоо амьдралдаа барьж байгаа эрүүл сайхан байхын төлөө барьж байгаа тэр тип аргууд мөн хамгийн ихээр одоо яг сарнагаас бүр онцгойлж асуумаар энэ хүүхдүүдэд төрүүлэхээс өмнөх байсан тэр гойлго гоё сарнаа хүүхдүүд төрж явах хавцад магадгүй эмэгтэй хүн хамгийн ихээр нөгөө бие өөрчлөгдөж бүтэн биеэсээ бие төрүүлж байгаа учраас таргалж исэн тэр он жилүүд тэрнтэйгээ тулалдаж тэгэхээр шууд сэтгэлээр ундаг штеп юм наад эмэгтэйчүүдэд таргалахаар тэр цаг хугацаагаа та хоёр хуваалцаж анх танилцчихсэн үеэс эхлээд гоё. Ямар их асуулт вэ нэг дор. Эхнээс нь баг мартчихлаа. Ямар ч бид хоёр бол гадуур ингээ байхдаа ер нь олон нийтийн одоо газар ч юм уу тэр байгаагаар л байдаг. Ердөөсөө одоо ингээл нэг айтайхан харагдчих гिचээд гэж ердөөс тэгдэггүй. Яг хөө мэдээж гадуур гарахтаа бол мэдээж нүүр амаа янзлал гарна. Ер нь ихэнхдээ бол дандаа ингээл ажил дээр гэрээсээ гараад ажил руугаа явдаг болохоор бид ер нь бол би нүүр амаа нэг боддгоо ингээл сексэгээл гараа явдаг тий. Ихэд яг тэрийн хувьд ч нь болохоор тэгээд гэр ажил хоёр ер нь бол ингээд баг ингээд ялгаагүй болцсон ажил дээр олсон ч гэсэн яг гэршээ ингээд байдаг болцсон байдаг болохоор хин л орж ирээ үзгээл ингээд бас боддог болчихсон юм л. Ер нь бол яг байнгын бас нэг гэж гэлцэл явна гэж байхгүй. Ер нь бол ажил ихтэй бэлтгэлтэй ажил ихтэй үеүүдэд бол тэгэл ер нь бол баг өөрийгөө шууд мартчихж байгаа юм чи тий. За зэгээс ажиллаж байгаа харахын тулд тэгэл юу өмсөх юу яах юм ч хамаагүй таарлцсан өмсвөл гараа явчихна. Тэгэхээр байн бас нэг гэлцэл байна. Хичээгээд идэггүй гэх юм уу тий байгаагаараа л байж идэв шүү дээ. Харин байгаагаараа байж байгаа маш гоё л доо зүгээр хамгийн гол нөгөө нэг яриулахыг хүсэж байгаа зүйл нь юу юм гэхээр яг амьдралын чинь хүн болгоны амьдрал нэг юм тэр он жилүүдэд бас арай л байсан байх шүү гэж бодогдох үе эдэг штэ тий. Одоо бодохоор тэр он жилүүдэд ямар гоё байсан юм бэ л гэж бодогдож ш тий. Хойлоо ямар амар таргалаа байл гэж одоо өчигдөр уржигдрын хойлоо тэг ярьжсэн тий.
Одоо өнөөдрөөс эхлээд одоо ингээд буцаад эргээд ингээд дайетэндээ орцсон. Гэхдээ битэрч яг хоёулаа яг нэг би бол нэг одоо нэг 5 кг хасан. Манай хүн бол нэг 8 масахгүй болчиход байгаа байхгүй тий. Ер нь таргалчаад байгаа шүү дээ. Ер нь анх хүүхд гарах хасаа. Карантины үеэс хойш л ер нь бол жоохон илүүдэлж байна. Тэг ер нь карантин буруутай. Тэгэл тэрнээс хойш тэг ер нь урд нь бол нэг жоохон идэхэ байлангууд нэг турчдаг байсан бол одоо ердөөсөө тэхгүй байгаа байхгүй ингээд тогтцоод арилж өгөхгүй. Аргагүй шүү дээ. Яг нөгөө онцлогоосоо яг би өөрөө нөгөө хоол зүйч талаас онцлогийг ярих юм бол бидний нас 20-той, 30-тай, 40-тэй, 50-тай гэдэг ингээд насны мөчлөг өөрчлөгдөх болгонд бүр ихсэх тусмаа л бодис сэлцээ явагдах чи удаашраал одоо бүр л хэцүү болно жин хасахад. Тэгэхээр ерөөсөө чанартай хоол гэж нэрлэх маш бага юмыг одоо чанартай хоол л идэх хэрэгтэй. Нөгөө янз янзын олон жижиг олон их юм идэлгүйгээр тоочны яг хоолнуудаа зөв зүйлийг сонгож идэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ би сая нөгөө асуултан дээр асуусныг санаа маань өнгөрүүлчлээ. Тэр нь төрсөн үедээ юм уу ямар нэг байдлаар жингийн илүүдэлд орж исэн тохиолдол байгаа юу? Би бол яг нөгөө нэг 13 кг таргалуул жирэмсэн байхдаа 13 кг таргалуул яг нормал гэж явд юм байлээ шүү дээ. Би яг нэг 13 14 хавцаал байсан. Тэгээд аль алин дээр нэг тийм. Харин хоёр дахь дээр хүүдэр бол би ингээл яг 6 сарын дараанаас шууд ингээл нэг яг түншигт ороод бүжгийн бэлтгэлд орсон чинь шууд ингээл гизэхгүй болоод амар турцсан. Охин дээрээ бол тэгээд гидс ингээд үлдсэн. Угаасаа охин хөх чинь ээжийнхэн гоёыг аваад ээжийнхэн муухай болгоод гэдэг тэгэж яриад байдаг шүү дээ тий. Тэр шиг тэгээд мэдгүй ямарсан охин дээр бол яг урдных шиг ингээд хивэндээ орч чадаагүй. Тэгээд гэхдээ ямарсан одоог бодвол бас гайгүй турцсан байсан юм аа. Тэгээд сая ер нь энэ яг карантинаас хойш ер нь ингээд нэг таргалчаад яг тэр чигээр яг нэг 65 дээрээ байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо нэг 60 орчвол яг нэг мөрөөдөл болчиход байгаад шүү дээ. За мөгийн хувьд болохоор спортын хүн тий одоо өрх гэрээ манлайлаад яг ингээд одоо өрхийн тэргүүн гэж аавна эцэг хүний үүрэг биелүүлээд хүүхдүүдтэй сайн аавна тий хандаа сайн байх гад мэдээж хичээж байгаа бах. Гэхдээ яг гэр бүл дотор спортын хүний тэр одоо давуу талыг гэдэг юм уу үзүүлэх нөлөө гэдэг юм үзүүлж яг чадж гин үү? Ер нь бол яг спортын талаас хүүхдүүдтэй ямар үлгэрлэл үзүүлэе гэж боддог бай. Жишээ нь манай аавын хувьд бол спортын хүн байсан. Тэгээ яг бүх насаа сагсан бөмбөгт олоо өгсөн. Тэгээд яг миний хүүхэд ахын санахын одоо танаа охин шиг би жоохон байсан үе айгу тод сандаг байхгүй юу. Намайг зааланд оруулчаал миний охин хоёр тишээгээ хөлөө ингээд гэдэг нөгөө одоо сунгалтын дасгалууд их сайн хийлэгдэг гэсэн бил. Тэгэх огцом өндөр болчоо тэгээд зогссон л доо би. Тэгээ аавынхаа одоо тэр үеийн тэр надад хийлэгдэг бидний хүүхдүүдийн төлөө хийсэн болгоныг нь маш тод санаад байдгийн. Мөгийн болохоор ямар зүйлсүүдийг хүүхдүүдтэй төлөвлөж бодож гин. Ер нь хийж байгаа зүйл байгаа юу? За хоёр хүүхдийн хувьд бол ерөөхдөө одоо яг ингээд ухаан ороод ер нь нэлээд юм ойлгодог мэддэг болоод тэгээд аав бол ямарчсан одоо хөл мөгчин тамирчин гэдгийг бол сайн мэднэ. Тэгээд хүүтэйгээ бол хүүгээ өөрийнхөө бэлтгэл таяад агуулж явах хамтдаа одоо хөл мөг тоглох ч гэдэм хамтдаа тийм дасгал гэртээ хаяа хийх ч байд юм те. Тиймэрхүү юмнууд бол байдаг. Тэгээд хүү болохоор ялангуяа өөрөө ингээд гисний таталт хийх ч юм уу сүнэж мөн өөрөө хичээгээд идэв хийгээд идэв аавыгаа дуурай болоод тийм л. Тэг ялж байгаа хажууд нь ингээд нэг хүн ингээд өдөр болгон бэлтгэлд яваал ингээд хөлмөг тоглоод байнгын ингээд бэлтгэлийн зүвхээ өөрөөл ингээд яваад байх бас нөлөөлж байгаа гэж боддог. Яг үнэн тий. Шууд тэгвэл яг тийм одоо хөлмөгт аягүй дуртай. Намаа бэлтгэлдээ авч яваач гээл хүүхдээ авч явахгүй бол уйлал хүүтэн үед ч бас хэцүү шттэ энэ гадаа нөгөө хүүтэн өдөр бас тохиолдно. Таслаа ихэд тэгэл тэр үед ингээл хамт явъя гээл энэ ч авч явахгүй гээл тэмүүч уйлал хоцорд тийч авсан. Та хоёр яг надад нэг одоо надад болон одоо үзэх залуучуудад тий бүх насныхан л үзэх бах. Тэгэхээр яг тэр үзэж байгаа хүмүүст ер нь одоо мөгийн гэр бүл сарнаа мөгийн хоёр ээж аваа хоёр нь л юу идэж уун юу одоо амьдралтаа хөвшил болгоол одоо үрвчээ үрэл бэлтгэлдээ гарахад хүүн хамт бас тогломоор байгаа шиг өглөөнөөс орой хүртэлх танаа гэр бүлийн нэг юм зураглалаар ерөнхий нэг за бид нар нэг иймэрхүү тэдэн цагт босоод нэг тиймэрхүү хөвшилтэй химнэлтэй байдаг да гэд тэр нэлээ хуваалцаж болох уу? Ер нь л яг одоо монголчуудын ихэнх өвчлөлч байд юм уу те. Ингээд одоо өвчлөлүүд ерөнхийдөө ингээд маш багасаа буруу хоолж сурсан. Тэгээ хоолоо их буруу дурсалтай шөнө их иддэг ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаас болж одоо тэг өвчлөлтэй амар
их байгаа юм шиг санагдаад байдیں۔ Хоёр хүүхдтэй бол ялангуяа тэгэл би бол зөв суухаас нэхлэл өгүүлж өгдөгтэй. Яг хүрх юм. Өглөө доошоо зүгээр суугаач гэж яа за идүүлчээ идтэй л. Сайн зажлаад шууд залгичээд ахыг гэл. Гуц зажилч гэж ах шиг. Үе тэр чинь бүр харин зөвлөлтөө. Гэтэ ингээд юмаа идэхэд өөрийнхөө идэхэд ахт нь ингээд хөлөө зүгээр суу тэгшгэн суу тэд зажил ингээд ах нөгөө хоол идж байгаа хоолоо өрт хүүхд марттал нь баг тэгээд өгөх. Тэгэл би одоо болно шүү дээ. За чи тэ нүдэн дээр нь бити ингээд өмөрөөдэй гэд ингээд тэгэл хоёлаа шимээгөө доор ингээд өнгөрч байгаа юм шиг тэгээд яг нөгөө багаас нь л яг зөв юмыг ингээд зөв суулгачвал том болоод өөрт нь ч гэсэн хэрэгтэй гэдэг утгаар нь тэгж хэлээд итгэл та. Тэг би болохоор одоо арай жоохон байна гэл ээж нар угаасаа өмөрд юм биш үү тэгэл би болохоор өмөрн тэгэл манай хүн чи одоо явах болохгүй чи дэ бити юм дээр нь хэлээд байл та яг одоо сурч яхад нь гэл. Өстой эсэргээрээ юм байна. Манай хувьд бол манай ээж яг тэгж хэлдэг. Тэгээд аав болохоор чив чимээгүй байдаг. Гэтэ одоо сарнагийн оронд манай аав байна гэсэн үг байхгүй. Тэгтээ хизээч битгий тэгж хэлээ гэж одоо ээжийг хэлж яхад хэлдэггүй. Чив чимээгүй. Тэгэхээр буруутан болчихсон. Тэгтээ хүүхэд ах үеийн тэр дурсамж одоо яг танаа хүүхдүүдийн баг байгаагаас ер нь нэг 4-5 тагаас хойш үе бол бүр ингээд тод айгүй тод санагддаг байхгүй. Яг тэр миний одоо яг тэр тэд ажил гэдэг дээр хүртэл манай эмээ ингээл яг хэлдэг ус эмч өөрөө эмч имлэгийн байгууллага насаараа байсан учраас өөрөө бүр маш ирүүл бүх юм цоо ирүүл 70 80 төгсөж явахдаа тэгээ бүр ингээд гэрэлтсэн гоё ярьстай хүн байсан тийм гоё ив ирүүл тэгэл тэгтээ ерөөсөө хэлдэг үг нь маш олон сайн ажиллаж ид тэгээ хоол руугаа анхаарч ид битгий одоо ингээд хоолоо анхаарахгүй юм үзэл уц руугаа хараад тэгэл хийж ажиллаж байгаа нэг хоёр хон ингээд болохуулж яснаа залгичлаа гэж хэлдэг байсан яг ингээд тодос толгойд үлдсэн тэр маш чухал байсныг өөрөө нөгөө хоол зүйчилж хүмүүсийг тураах гэж үүлээ үзээ явж байхдаа ойлгоод тэгээ аягүй сайн ажиллаж идэгдэг бол яг үнэ. Тэгэхээр яг энэ нөгөө хэрэгтэй типүүдийн нэг шүү та өөртөө бас хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд юм гоё байдаг бахна шүү сайн ажиллаад сайн ажиллаж идэ. Бүхэл үр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан эзний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байгуулна. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Маквиц Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir Гооцын давлгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Avaco эрүүл арсны төлөө. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения имлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хэрэглэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтой эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Ирж буй жилээ итгэлээр сүлэн эдэшүүсний хэд иргэд залрах ичи авда эх орны хөрсөн дургсан лагшин харамгийн шүүсийг эрүүлийн хин нэрэлтэй өргөн бариараа. Хөрсдийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. Дасгал хөдөлгөөнийхэн тал дээр бол та хэр их хөдөлгөөнтэй байна? Манай хүн бол байнга штэ дасгал одоо тоглолтын үеэр бол тий Зундаа бол тэгэл нэг 7 хоногийн 6 өдөр бол байнга явуулдаг бэлтгэл юм. Тэгээд нэг нь лигийн тоглолттой өдөр байж таарна. Ер нь бол маш их юутай. Ачаал өндөр. Тэгээд ажуурны ажиллаа юм гэдэг юм уу. Тий. Би бол тэгээд нэг on off тий нэг боксонд яваал нэг байлаа л тэгэл. Тэгээ одоос завсралцсан байгаа. Одоо ихтэй нэг гоё юм бүжгийн юм дууланд ямар санагдаад байгаа яг тэр
нэг стресс тайлагдангаа турна гэж бодоод яг түншгээр би ч яг нэг юм 3-7 хоног л нэг бүжгийн бэлтгэл хийсэн баха. Тэгэхэд л би амар хурдан турцсан байхгүй. Тэнгүүч стресстгүй айгүй надад гоё хөвгөлтэй тэг цаг айгүй хурдан өнгөрнө. Тийм болохоор дахиад тийм бүжгийн ер нь ямаар бас давхар ингээ бокстойгоо хамт явбал бас илүү гоё ирүүлэр ингээ стресстгүй гоё турах юм болов уу гэж бодоод явсан. Бүжгийн тийм дугууланд явж эхлэх гэж байгаа. Одоо гэр бүлийнхээ хувьд болохоор тэжээр амтантай илүү. Бага нохоо муур хоёртой. Оо гоё юм. Дээр үчи муур нох хоёр хамтаа харстай үлдээж өгөөд яадаг хүмүүс чинь танаа одоо амтны хүрээлэн боллоо л гэдэг. Тэгээ сая чинь бас манай муур төрөөд тэгээ бүр жинхэнэ амтны хүрээлэн болсон тий. Хөөх муур нэг төрүүлж үзүүлээ гэдэг. Үзүүлээ. Эмэгтэй хүн эмэгтэй амтан болж тэрстэй нэг төрүүлээд үзүүлчихтэй гэж одоо тэгээд нэг төрүүлсэн. Тэгээ одоо хөөхөн л дээ шүү дээ. Тэгээ ямар ч зүйл зургуулаа бид. Тэгэхээр юм өнөр өтгөн байхдаа бас дуртай байна тий. Яг ингээл манжингийн үлгэршил тэгэл. Залуу одоо нөгөө би та хоёрыг орж байгаа учраас бас яг дахиад ингээл асуух гал байна л да. Яг одоо сүүлийн үед Монголд ингээл амар гэр бүл салалт жижигхэн маргаан болох болгон тэрийг нэг тэсээ төвчээд гарахгүй мэдээж л айл гэр юм чинь дандаа төгс төгөлдөр харагдана гэж байхгүй бид нарын тэр одоо аз жаргалтай юм шиг харагдаж байгаа зураг аз жаргалтай байгаа тэр бичлэгнүүдийн арталд уйлж байгаа нулимстай маш олон бэрхшээл саадыг даван туулж байгаа сар болгоны зээл мэйл гэл тэг би залуу хүмүүс бидний нуруунд дээр өөрсдийнхөө хүчээр явж байгаа залуу бизнес эрхэлж байгаа хүмүүс бол бүр их маш их ачаал байгаа. Яг бүр яг өөрсдөө энийг туулаа явж байгаа залуу хүмүүс бүгдээрээ үзээ сууж байгаа бүгд мэдж байгаа тий. Тэгээ яг та хоёр тэрнтэй л яг адилхан л байгаа. Тэгээд яг харахаар дийлэнх нь энэ нөгөө бэр жоохон гарч ирж байгаа амьдралын бэрхшээлүүдийн өдрүүдийг нийлүүлж явсаар хагаад хоорондоо ярилцахгүй, хоорондоо уулзрахгүй яжгаад салчдгийм болоо. Яг яадгийн нарийн учрыг мэдгүй байгаа даа юутаж гэр бүл салалт бол Монголд маш их байгаа нь анзаарагдаад. Тэг ялангуяа найз нь одоо байхгүй байж байгаа буцаж ирсэн чинь надад бүр хөөх энэ ч одоо Монгол салаагүй хүн алга гэдэг тийм нэг юм жоохон төгшүүрийн байдалтай амар санагдсан надаа. Тэг яг энэ тал дээр би нөгөө их имзгэлдэг бас үс нэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө та хоёрын хувьд гэр бүлээ доктортой байлгахын тулд мэдээж залуу хүмүүс юм чи маргаж л байгаа байх гэж бодож байна. Маргалтах юу гээд байгаа би ингэж бодож байна. Үгүй миний тэгүүлэх болохгүй чи гэж хоёр тийч харж муудалцчихл байгаа байх те. Тэг яг тэр үеийг яаж давж байна? Битээр ч бол эхэндээ бол яг л ер нь л байгаа битээр ер нь л яг бусад хүмүүстэй л яг адилхан шүү дээ. Эхний бол нэг 3-4 жил бол тийм муудал сэтгэлээс тий салыг салж л авахгүй би салыг гэл ингээл тий чамаа хин гуйж ирсэн би чамаа гуйсан би чамаа гуйсан юм гэл ингээл хинч бууж өгөхгүй тий тэнгуү чин тэгэл яг тэгэл битээрч нэг удалгүй хойлонгийнх нь уур нэг удахгүй гарчдаг. Тэгэл тэнгуут нь за дахиад муудалцгаа болио гээ хоёрын тэнийг юм дээрээс муудалцахын хоёрын оронд иймхэн юм дээрээс гэл тий ярилцсан. Тэгэл ялгаагүй л ингээл одоо бүхэл гэр бүлтэй адилхан битээрээ амьдрал бол яг л адилхан ингээл одоо тийм хүүхдүүдээ одоо нэг хоосон хонуулчихгүй юмс ингээл адилхан ингээл үр зээлтэй ингээл бизнесээ хийгээл ингээл явж гин. Тэгэл хүмүүс болохоор ингээл жоохон ингээл танигдсан гээл тэгэхээр айгүй ингээд баян гэж боддог юм шиг байна. Тийм тэнгууд чинь ялгаагүй битээр чинь байрны зээлтэй, машины зээлтэй, дэлгүүр мэлгүүр ч гэсэн өөрсдийн биш ингээд түрээсээр байдаг. Энэ бүхнийг ярьж зүгээр үстэй. Хамаг юмаа дэлгээд. Тийм яг л тийм адилхан амьдардаг. Одоо тэгэл тэнгууд чи хүмүүс болохоор яг энэ хоёр мөнгөтэй л гэж боддсон юм шиг харагдцаа. Тэгэж харагддаг юм уу? Эсвэл зургатаар гарчингууд чинь автоматаар ингээд баян гэдэг юм ойлголт авчдсан юм шиг байна. Бид хоёр бол ер нь бол тийм биш ээ. Яг л ингээл ингээл бор зүрхээр ингээ ажиллаа хийгээд явж байгаа хоёр хүүхэдтэй аав ээж. Тэгэл одоо л хоёул бид төрч нийлээ одоо 8 жил одоо 9 дэх жилдээ орцсон явж тий. Бид хоёр нийлээд хэлсэнс хойш тий. Одоо маргаж муудахаараа тэрийгээ давдаг тэр юунаас одоо ер нь ингээд муудаад инкээрээ зүс тоохоо болцсон. Яа дахилчлээ тийм юм яа дахиад гэл одоо тоохоо байцт юм байна. Ердөөс үг нь ердөөс үгш болцдог. Тэнгүүч нь би ч одоо нэг одоо ихээс айлын ганц штэ. Бас нөгөө 2 настай аав шир салцсан. Тийм болохоор би бас ялгаагүй юм одоо гэр бүл салтанд амар эмзэг байхгүй юу. Тэгээ би чинь бас нөгөө нэг тэр одоо ээжийнхаа юу бити давтчихаасаа гэд нэлээд бас юм хашир явж байгаа нөхртгөө суусан. Тэгээ манай нөхрийн тал болохоор одоо бүтэн гэх юм уу те одоо бүтэн амьдралтай тийм болохоор тэгээд яг л ийм л одоо
байх юмсан. Тэгээ эдний одоо аав ээж ийм байх юмсан л гэж бодож байдсан шүү дээ. Тийм гайгүй байгаал шүү дээ. Тэгэхээр хадам ээж аваас өвлөрлөж байна гэсэн үг тийм. Тэгээд яг сүүлдээ яг ингээд би бинийг яг ингээд хүлэн зөвшөөрөөд за энэний тал маань ийм байна, миний тал ийм байна. За энэ хүн ийм хүсэж байт юм байна. Би эсрэгээрээ бас ийм хүсэж байт юм байна гэдгийг ингээд сүүлдээ бас ойлгочихд юм шиг. Тэгмээд бас ингээд би биенийхээ ингээд одоо орон зайч гэдэг юм хит бас ингэж амар халтгаа болж эхэлт юм санагдсан. Яг. Тэгээд бас нөгөө нэг яг ингээд хүүхдүүдтэй ингээд харах ер нь бол тэгэл хүүхдүүдтэй л маш их хайртай. Тэгэл хүүхдүүдээ янз бүрийн муу мухай үзүүлчихгүй юмсан гэдэг бодол нэгдүгээр таа. Тэгэл хоёрдугаарт мэдээж анх хайртай дуртай. Одоо хүртэл ингээд хайртай юм чинь мэдээж тэр салт сарнах гэдэг асуудал бол байхгүй шүү дээ. Тэгээд бас гуравдугаарт миний бас нэг бодоод тийм одоо бид нар чинь хийж байгаа ажил ерөөхдөө нэг тэгээ нэг салбарт яг нэг юм явж байгаа. Тэгээд тэрний маань дөрийн ингээд бас нэг мөрөөдөл нэг байгаа байхгүй. Тэрнлүүгээ хамт ингээд тэгээ явж байгаа болохоор бас тэр яг гар нийлээд ажил дээр ч гэсэн гар нийлээд тэгэл ялч ингээл мэдээж ингээл муудалцах уу юм. Тэгэл муудалцтай ялч ингээл нөгөө нэг байхгүй болсон хийж л байгаа ш нөгөө ажиллаа. Нэг нь байхгүй болохоор ажил нь явахгүй учраас тэгэл хоёр тийш харчихдаг. Хоёр тийш харчаад ажиллаа гэх нэг одоо мөгийн ингээл зураг авах хэрэгтэй шүү дээ. Одоо зураг авдаг болсон шүү дээ. Тэгээд би ч гэсэн одоо шинээр гарсан бүтээгдэхүүн зураг авах хэрэгтэй. Тэнгүүч ууралцсан ч гэсэн би зас болны завхгүй би маргааш эвлэрхээрээ болно гэнгүүч алийг авахын тэгээд айгу уурч орж ирэл тэгээд зураг аваад тэр хоорондоо тэгэл эвлэрчиж байгаа юм чинь. Ямар хөөх юм бэ ингээд юм яг миний бас нэг нэг өсчээсээ үг гэсэн нэг буцааж татах хаалга хийцээж битээ ингэж амар чанга савж гарч игээд тийм тэгэхээр нөгөө буцаад мэдээж л ингээл хоорондоо харилцаал ингээл нийлхээс хойш те ингээд муу мухаа үг амар хэлээл ингээл бүр ингэж буцааж нөгөө нэг тэр хаалгыг нээхийн эцсгүй болтол нь тэгж савж гарч болохгүй гээд тэр үг мөгийг унснаас нэг тийм биш үү. Ер нь яг анх ингээд бид хоёроос нэг нийлж хахад ингээд муудалцсан чинь муудалцаал бид хоёр утцаар ингээд үерхдэг байх үү дээ. Тэгэл яасан чинь яахгүй 2 хоног мань яриаггүй л үү. Тэгсэн чинь мөөгээ өөрөө айгу. За маргаашнаас тэртээ тэрэнгүүл хоёлоо дээл гараа хөтөлцөөл явхаас хойш одоо би биндээ ингээд цоноод яах вэ? Яг тэрийг би одоо л сандыг маргаашнаас тэртээ тэрэнгүү хөтөлцөөл явхаас хойш тэр гэж үхээр өөрхийн тэгэж бод. Тийм тэгэл ингэж боддог байсан юм уу гээл тэгэл уцалчихж байгаа юм чи. Тэр нь бол ингээд ингээл цаг хугацаа бол ер нь бол амар хурдан явцдаг би амар одоо ингээд сүүлийн үед амар анзаараад байгаа байхгүй ингээл юу хүүхд саяхан л төрж ирсэн юм санагдаж одоо юу нийлээд 9 жил болж байна шүү дээ. Тэгэхээр яг тэр ингээд жоохон нойлоо ирчихстэй хүүхдүүд жоохныхон зургийг яг юм жоохон хөрхөн байлгүй гэдэг. Энэ анзаараагүй өнгөрөөцсөн байгаа. Хөрхөн юм үед яг турсан чихэр яг зүгээр ингээд чамлахаар ингээд амар баг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр одоогийнхоо л яг тэр дурсамж нь яг ингээл одоо үе гоё ингэж алдахгүй л яг тэр гоё дурсамж болгож хадгалж итгэх хэрэгтэй юм л. Тэгэхгүй ингээд хайрын цагаа ингээд муудалцаад ч гэдэм үү те ингээл тоохгүй ерөөс өнгөрөөжлөхгүй мөлий. Тэгэхээр хүн бие ч гэсэн тэгж гамнаж тэр хоолыг идэж одоо байх хэрэгтэй юм билээ шүү дээ. Яг дорой өнгөрч юм л. Бүхэл өөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Macwits Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir гоо зүйн давлгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Avaco эрүүл арьсны төлөө. Монгол хүний төрхний онцлогт тохируулан
нүүрний төрөх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения имлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хэрэглэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтой нь эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн оргио. Ирж буй жилээ итгэлээр сүлэн эдээшүүснийхээ дэргэд залрах ижи аавда эх орны хөрсөн дургсан лагшин харамгийн шүүсийг эрүүлийн хин өрөөлтэй өргөн бариараа. Хөрсдийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. За би найзхны та хоёртой зориулаад өнөөдөр болохоор улаанмахаар хоол хийсэн, бас цагаан махаар хоол хийсэн. Тэгтээ ингээд сонгоод идээсэй гэж бодоод эсвэл жоохон ингээд баг хойлоод иддэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ тэндээс ингээд жоохон иддэг. Эсвэл яг нэг төрлийн хоол гэх юм бол бөөрнки үхрийн махтай, ясны шүлтэй, ногоотой шүл. Ер нь ногоонууд нь бол дандаа хөрсөн дээр ургасан ногоо илүү хийцэн байгаа. Улаан мах хийсэн учраас улаан махыг өөр нь хөрсөн дээр ургасан ногоотой идэд цагаан махыг болохоор хөрсөн доор ургасан ногоотой хэрглэж болохоор энэ дотор ловон, төмс хоёр багхан зэрэг хийсэн байгаа. Тэгээд дахианы махны юм уу эсвэл үхрийн мах. Тэгээ глобцияга болохоор үхрийн махтай хийгээд байцаагаанд орооц учраас ирүүл жижигхэн баншнууд би ер нь бууз том хуушуураас илүү баншаа шараад эсвэл баншаа жигнэд идэх нь илүү зүгээр. Тэгээд шарахтаа хүртэл нөгөө тосгүй шарагчид шарчдаг. Ялгаагүй гоё болчдаг. Хуушуурч гэсэн яг адилхан маш гоё болдог. Гэтэ гадна талын хамгийн гол нөгөө тосгүй шарагчид шууд хуурай хийж шарахгүйгээр гадна талын оливын тосон дотроо ингээд түрхдэг багс байдаг штэ. Багсаар тосолчоод хийчихээр яг шарсан юу болчдөг. За тэгээ сайхан хоолцоогоорой. За баярлалаа. Өдрийнхөө хоолыг гэртээ хийж авч цааяг л аюул их сүрхий эхэлт юм аа. Нэг хоёр хоног яа тэгэл. За бас арайш 2 шиг ядаж 7 хоног. Яадаг тий. Яанда ингээл нэ завгүй болоод ингээл оройд хоолоо бэлтгэе мартна эсвэл амжихгүй тэгэл. Тэгэл. Тэнгүүч тэгэл за CU болцсон л явж байгаа. CU-гийн сандвич талцсан явж. За тэгвэл сайхан холцоогоорой. Тэгээд дараагийн хэсэг дээр нь хоол идэж дуусчаад яриагаа үргэлжлүүлээ. Бүр гоё сонирхолтой ярианууд ярина гэж бодож байна. За. Одоо хүүхдүүдээ бидний одоо ингээд дүүнээр ингээд хүүхдүүд өсөж байгаа орчинд яг одоо нэг спортын тал дээр ч юм уу яг нэг ийм зүйл хийчихсэн гэж бодож байгаа зүйл байгаа юу? Нэг ингээд хөрсийг бэлдээд өгчихсэн гэд. Би бол гадаадад очил мөгцөн болгочмаа. Үүдээ юу ер нь үү? Ер нь. Багийн спорт хөгжүүлнэ гэдэг бол гэлстэй маш олон юмас хамралтай юм лээ. Зүгээр нэг хүний ур чадвар байгаа ч юм уу ер нь тийшээ гарч байгаа. Одоо жишээлбэл одоо энэ дэлхийн аврах сая болоод дуслаа шүү дээ. Энд орж байгаа энэ 32 багч бүр ингээд бүр 100 хэдэн жилийн түүхтэй те. Яг ингээд бүр багаас 0-оос нь бүгдийн юу нь буруу юу нь зөв ингээд мэдсэн үтцсэн бүр тэр хөгжил нь бүр ингээд дээд зэгтээ тулцсан орнууд л орж байгаа. Тэгэхэд бол Монголд бол одоо эхний ээлжинд тэгэл хамгийн гол нь ихлээр менежментийн асуудал хамгийн чухал юм лээ. Баг болгон активтэй авах хэрэгтэй. Актив нь яг тэр гадны стандартын дагуу тэр актив нь явдаг байхаас ахвал тэгэл ер нь бол маш их юм хийхэр юм лээ. Яг одоо нөгөө баг гэснээс яг бүх юм дээр одоо зүгээр сургууль гадны сургууль би ч одоо ингээл Америк руу Канада гэл гадны хөгжингүүд дэлхийн хэмжээний сургуулиудад хүүхдүүдэд шавнараа бэлтгэл үзээлэн тэгэл яг хөө зарим нь бол хүсэж байгаа жижиг сургуулиуд дунд зэргийн улсын сургууль гэл тэнцэл явж байгаа. Тэрэн дээр хамгийн том анзаарч байгаа би өөрөө ч сурж байхад байсан анзаарчихсан бол ерөөсөө чи багт юу авчрах вэ?
гэдэг л байгаа даа. Хүүхдүүдээс асууж байгаа зүйл нь эсэн дээрч тэр сургуулийн ярилцлага ч гэсэн багт чи манай багт юм юу авцрах юм. Сургууль гэдэг нэг баг байгаад байна шүү дээ. Гэр бүл гэдэг бас нэг баг байгаад байна тий. Одоо гэр бүлийг бол өөрөө сонгож авч болох одоо юу гэдгийг нөгөө хосоо өөрөө сонгоно гэдэг шиг тэрэн шиг сургууль ч гэсэн тэр орж байгаа сургуульд багт юу авцрах юм бэ гэдэг шиг багийн ажиллагаа ерөөсө дандаа ганцаараа хизээч хинч юу ч бүтэхгүй гэдэг тийм байр суурь дээр айгүйх байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр бид нар хүүхдүүд болон дүүнер яхаа үед одоо ялангуяа ингээ өсвөр насны залуучууд хэрвээ сургуульд орохоо үзэж байгаа бол яг одоо ядаж 3 4 5 хүнтэй байгууллагт ороод хэдэн хүн байх нь хамаагүй. Ерөөсөө л тэр тухайн байгууллага багт чи юу хийж чадах вэ? Ямар хувь нэмэр оруулах чадах вэ гэдгээ бодоод тэгээд ингээ ерөөсөө тэр багаар ажиллах юмд л суралцах хэрэгтэй болчиход байгаа бүх газарт. Ажил тавхтаа хүртэл. Чи манай байгууллагт, манай багт чи юу авцрах юм бэ? Чиний одоо бусдаас ялгарах манад өгч чадах даваа тал чи юу вэ гэл. Нөгөө өгж авах юм аа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дандаа баг спортынх нь бол бүр яг энэ дээр давуу тал байдаг санагдсан надад. Спортын хүүхдүүд бол шууд тэмцээд идэг байхгүй спортоор явдаг хүүхдүүд. Ухамсарлцсан бүр яг ингээд би багаар ажиллана. Багийн спортоор хичээлж байгаа ер нь яг гоо спортоор хичээлж байгаа хүүхдүүд том болоод нэг л амар том давуу талтай болт юм санагц. Тэр нь болохоор ингээд олон дунд амар амархан уусдаг. Өөрийгөө амар зөв ингээд ойлгуулж чаддаг болдог. Өөрийгөө л дам тий. Ер нь тэгээд 20 хэдэн залуучууд байгаа шүү дээ. Бүгд л амбицтай ингээл бүгд л ингээл тэр чинь баг дотроос өрсөлдөөн гарна тий. Тэрэн донд ингээм амар олон жилээ ингээд явцгаар чинь яг ялч. Тийм автоматар бүр цаанаас асуух байдаг. Яг ингээд гэр бүлийн одоо юм гоё одоо гэр бүлийн төлөөлөл байгаагийнх та хоёрын хувьд нөгөө одоо өмнө нь би асуусан асуултыг дахиад нэг жоохон өөр өнцгөөс нь хариулаач гэж хүсэж байна. Бие гоё авч явах тал дээр яг юуг анхааруул зүгээр вэ? Одоо ингээд гоё өөртөө ихтэй эмэгтэйчүүд ялангуяа ингээд гоё биетэй, хөрхэн царайцтай ингээд нэг юм гоё байхаараа өөртөө амар ихтэй аз жаргалтай байдаг штэ. За ихнэр аз жаргалтай бол тэгэл гэр бүл угаасаа аз жаргалтай тий. Ихнэр ингээд өөртөө итгэлгүй гинт уур муур нь хүрээл яа гэл бүр гинт ингээд уурлмаар санагдаж штэ бид чинь ямар шалтгаангүй тэгэл гинт ингэж эхлээл гэр ингээд нэг жоохон нэг эвгүй уураас оруулах гэсэн штэ. Тэгэхээр яавал ихнэр аз жаргалтай болох вэ? Яавлаа. Тэг яавал эмэгтэй хүн гоё хിവэрэ байх вэ? Юм гоё сайхан бие авч яваад одоо чиний хувьд яг нэг ингэ дэлбэрхгээл ирэхээрээ одоо би чинь ч таргалаад дэлбэрэх чиний уур чинь ч хүрээ дэлбэрэх үедээ ямар арга хэрэгжилж байна? Би одоо нэг тийм дэлбэрэх гэдэг удаа байдаг л. Нэг аашлах юм уу? Нэг би ч ажил дээр л яа нэг дэлбэрхэд байдгүй шүү дээ. Яг нь би шууд хилчдэг болохоор тий. Ингээд тэгээд юм болохгүй шууд ингээд хилчдэг болохоор санаа ингээд дотроо юм шууд бүгдийг гаргацдаг байхгүй юу? Би ингээд хийхгүй бол ингээд унтчих чаддаггүй байхгүй нойр хөрөхгүй. Тэр нэг гэрэл унтраах хэвээр л унтраагаагүй байх юм бол тэр чигээр марч унтахгүй тэр гэрлийг унтрааж ажил унтахгүй бол гэдэг одоо тий. Тэр юм шиг ингээд би бүгдийг ингээд нэг яг хийж ижил санаа амардаг хүн болохоор хийж ижил санаа амардаг болохоор нэг тэгээд дэлбэрхэд дээдгүй шүү. Тэгээ хилж болохгүй нөхцөл гаруул яах юм? Бүр ингээд хэлнэ шүү. Хэлнэ шүү. Тэггүй айсаа. Тийм ээ. Тэгээ ярилцах. Биеийн жингийн хувьд яах юм? Биеийн жингийн хувьд бол үнэхээр одоо тэгээд тэр одоо хоёлаа яг илүү дэлжинтэй явж байгаа болохоор тэгэл хоёлаа одоо бие биендээ тий хоёлаа турья гэл тэгэл одоо яг гэр бүлээрээ сайхан ярилцсан. Тий хоёлаа турья гэл чи ингээд энэ чи ингээд чи өөрийгөө хараад чи ч өөрийгөө хараад тэгэл та хоёр тэгвэл нэг нэгэндээ ингээд шулуухыг хилчдэг байна. Яг за чи арай л эндүү мөгөд дэлбрээд шүү. Чи ингээд арай чи гизээ харал та гэл бөөгөөс намайг тий хараалаа чи өөрийгөө хараад чи өөрийгөө хараад хоёр биений харж тоглол тэгэл хоёлаа турья гэл тэгэл за яг наадах чинь бас яг нөө зарим нөхрөөч нөө ихнэрийгээ таргангийн ээлжээр гомдцдаг гэдэг юм байл шүү дээ тий. Тийм үү. Тэгээ эсвэл ингээ ямар нэг ингээ өөр болчиход хүрээд ирсэн чинь харж ирсэн хосгоо хоссон юм уу та гэдэг нэг онгой байдаг шүү дээ. Тэр үн шиг нөө нэг хэлэхгүй биш мөө гэж надад хилчдэг би ч гэсэн мөө гэд ингээ хилчдэг болохоор тэр бас яг чухал байна. Тэгэхээр яг үнэн байгаа байдлаа хүлээн зөвшөөрч ажиллах юм байж намайг хоёр биенээ ингэхгүй хоёр хар хэрэг гэл ингээл тэгэл тийм. Наач яг өвөл ингээд яхаар нэг
бэлтгэл байхгүй жоохон чинь угаасаа амар хурдан нэмдэг болохоор тэгээ нөгөө үл тэнцэнгүй үедээ л яг гол ажил руугаа ингэж хандаж ажиллаа жоох явуулахгүй болчтой. Би. Тэгээд Ой суугнэ. тэгэл яг үдэд яг нэг он гарсны дараа нэг тийм за одоо туурыг нэг юм даар тий. Тэр яг адилхан таргалаа л тий. Тэгээд таргалахаар. Тийм байна. Эсвэл би таргалсан байгаа мөгийн хэлнэ надад чи таргалсан мэй. Тэгээ би уус өөр толин тараа таргалснаа мэдчихэж байгаа юм чинь. Тэгээд санаас тас бүр таргалдаг гэсэн нөгөө юу ч идэж бас төрлийн юм байсан шүү дээ. Тэг хүүхд гаргаал таргалдаг бол тэгэл яг тэгэл хүүхд гаргаал эмэгтэй хүн болгонд өөрчлөгдсөн Тийм шүү дээ. Тэгэл чи наа эргүүлээд тэг чи өөрийгөө хараад ялгаа алгасан чи хоёр хүүхд гаргацсан юм уу гэж би өөдөөс нь тэгэн шүү дээ. Тэ чи хоёр гарч чад би гаргамаар байна. Өөдөөс тэгнэ басан чи. Гүний болдог бол жирэмсэл ажиллах юмсан гэж боддогдсон шүү дээ. Хаяа. Гүнээр болдог ээж жирэмслэг бол бүр амар ахгүй юу. Ирээдүйд ч бодохгүй болох л ах л та. Заваарсан юм. Гэхдээ тийм юм судлаад байгаа шүү дээ. Тэгээд нэр зарай заваарсан юм болох хаа жирэмсэн бай бол. Ичүүд бол бүр муухай гаргах болчихсон. Тийм. Тэний хилдэг эргүүлээд хилдэг юм тэр юм байна чи ажил таргална. Чи ч гэсэн гэхээр. Тийм тэгвэл яг дээрээ бамбаа ороод тэгэл. Тийм байна. Нилээ олон гэр бүлүүд нэрээ тэгжсэн. Яг одоо би ч өөр ингээд шавнараа бас ингээд ганцаарчлсан дээр ялангуяа айгүйх ээжүүд орж ирдэг. Дор ээж нэг 2 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй ээжүүд. Тэнгүүт тэд нар маань ярьдаг юм нь би ингээд нөхөр маань болохоор надад нэг юм хэлэхгүй. Чи зүгээр л штэ ханаа гоё харагдчих штэ л гэдэг. Гэтэл би угаасаа байснаас баг 2 дахин таргалчаад тах чи би яаж зүгээр байдгийг ингээд зүгээр биш байгаагаа өөрөө харсаар байгаа сүлдээ тэгээд ингээд өөртөө ихтгэлгүй болоод уурлаад уцаарлаад ингээд нэг юм өөртөө ихтгэлгүй эмэгтэйгээс гардаг тэр муухай бүх авируд гараад нөхрөөтөө харилцаанд хүртэл нөлөөлөд байна. Гэхдээ наадах чинь зарим эрэгтэй хүмүүс анзаардгүй юм шүү. Би тэгж бодод байгаа ш. Зарим эрэгтэй хүмүүсийг эмэгтэй ихнэрийгээ ингээд таргалсан мөн гэсэн зарим анзаардгүй юм санагдаад. Үнэхээр үү? Тий. Мөгийн яг нэг өөрөө моделийн хүн болохоор ингээд нүдэн дээр нөгөө нэг турхаас модель нь таргалаад ингээд байгангууд анзаараад байт юм болов мэдрэмж нэрээ өөр юм болов. Зарим хүмүүс нэг эрэгтэй хүмүүс анзаардаг санагдаад шүү дээ. Ямар өнгийн нүдний тэнд будсан байна. Тэгтээ мөгийн тэгдэн заримдаа би ингээд хоёр одоо ингээд бэж өнгө арай нэг бараа нэг арай цавар бэж өнгө хүмүүс энэ хоёрын аль нь гоё нэг үгүй хоёулаа адилхан юм биш үү гэд. Яг зарим юм дээрээс анзаардгүй юм. Нэг өнгөн дээр ичих юм байна. Хүн бол өнгө болтой олон ялгадгүй гэсэн. Бид нар ч одоо ингээд шаар улбар шаар хүрэн шаар ч юм уу ингээд нөгөө бор дотроо ч гэсэн 10-аад бор мор гэж маш олон төр байгаа ш. Тэнгүүд эртөө хүн чинь солонгонд бол байгаа л барыг тийм шүү дээ. Энд айгаа бас зураг мураг авт юм болохоор сайн юм тийм нэрээ мэрэгчлийн ажилласаа болдог юм биш л бас. За та хоёр маань хосын хувьд дээ шүү дээ. Нэг юм асуумаар байна. Хосын хувьд ийм сонирхолтой харилцаагаас одоо шинэлэг байлгахын тулд одоо ингэ мэдээж нөгөө нэг хүнтэй олон жил байгаа л би ч одоо бас өөрөө маш олон жил ер нь юмд айгу тууштай. Тэгээ нэг найзлуудаараа амар олон жил ингэ байсан. Байгаал ингэнгүү чинь за ер нь яхаа шулуух хэлгээд 5 жил болол амар уйддаг хөө 4 жил мөрөн жил ч юм уу. Эхний юу? Тийм эхний нэг 4-5 жил болол нэг жоохоо ингээд уйдах гэхээс илүү заас яаж харагдчихсан яад ингэдэг ч юм уу те нэг юм дандаа нөгөө гоё сайхан бас нэг юм хөөрхөн харагдахаас марагдахаас гэдэг юу ч ингэ жоохон мартагнаад тий угаасаа гинэ над руу хараад ирээд байгаа байхгүй байхгүй л угаасаа гинэ тэгээ тэгдэл ахал та анхандаа амар гангалдаг байсан бол одоо тийм тэгэл тэр чинь бүр улам л тухтай болж байгаа юм чинь тийм ингээ хажууд байхдаа энэ хүн чинь ганцаараа ингээд 0 руу орохоо болсон шүү дээ. Бид гурав ингээд араас нь яваад орно. Яа ганц удаа ганцаараа 0 орчихлаа юм чинь уурлаад бид гурав нэг нэгээрээ ороод чинь орж гараад яг тэгэл тухтай болж байгаа юм шинжилтэй тий. Илүү гоё юм биш үү харин. Уйдах биш харин илүү ингээд дотносоол бүх юм нь open бодлол. Гэхдээ харилцаагаа шинэлэг байлгах тал дээр юу ерөөсөө шаардлага байхгүй юм уу? Шинэлэг байлгах тал дээр хаяа хоёулахнаа дээтлж мэтлээ л тий. Хоёр шаваргүйгээр гэл. Үгүй. Тэгж ярьдээ. Хаяа. Та хоёр шаврыг нэг хараад очиж гэл аваад. Тий. хаяа шавар Унтахгүй шүү дээ хаяа. Тэ унтуулж байгаа унт чинь энийг бол аав ээж нар бүгд мэддэг бах уу. Тэр их унтуулдаг баатар болоод нэг нэгээрээ орно тэгэл нэг оруулсан унтцсан байгаа юм чинь тэгэл. Тэ.
Та хоёрын зураг байдаг лөө. Нөгөө цэцэрлэг төгсний дараа гин хоёулаа амар инээгээд хөтөлцөн. Тийм. Гэсэн чи хүмүүс битээр яг тэрний дараа шууд гэрлэг орсон. Гүү штэ бид тэр хөтцөө ажил руугаа явсан байхгүй. Хүн болгоыг гэрийн гадаа яг нөгөө тэр зураг авцсан байсан. Таньдаг найз нар гүүдээ та хоёр ингээл гэрлэг орсон таа гэдэг байхгүй. Битээр бол ажил руугаа явсан тий. Болоод хөтлөг үл оруулсан. Яг зуны 3 сар яг дөрөвлийн өдөр болгон байж байгаа байхгүй. Хашаач явсан тэгэл. Хэр их аялж байна? Юу н аялаар явах туртай юу? Монголдоо юу? Монгол юу н Энэ хаалаа. бол дуртай. 100 гой наадмаар тий. Цаг зав яг наадмын юм. Тэгээ сая болоод тэл карантин гэж юу аялал. хаашаа явсан? Сая сүүл Турк явчихад ирсэн тий. 100 хөвсгөл явчихсан. Хөвсгөлд очиж. Би чинь хол зам машинд явах дургуун тэгэл явсан ш. Сая 10 сар. Гэтэ яг дундаа нөгөө булганд ингээд нөгөө нэг манай хүний талын хамаатан садан бүгдээрээ цуглараа тий. Тинчээ очичоо тинчээ хончоод цаашаа явчихад ирсэн. Яг тэг гэр бүлийн аялал ямар хөө? Гоё шүү дээ. Залууч. Гоё шүү манай. Гэр бүлээрээ аялж үзээгүй шинхэн гэр бүл гэж болно шүү дээ. Зөвлөл. Ястаа гэр бүлээрээ аялж үзээрэй л гэж хэлмээр энэ тий. Тийм заавал. Айгуу гоё гэдэг чинь тэр юм шиг. Хүүхдүүд гол нь хамгийн нөгөө нэг баяртай. Хамгийн хөөрцөнтэй нөгөө аав ээжтэйгээ хамт явж ийн нэг нь гоё дандаа ингээд хаяа заа ингэлээ гэхгүй тий. Нэг гэр бүлээр залуу асууд гэр бүлээр жоох хүүхдээ авч юм аваа явахаар бол заавал нөгөө аялын бэлтгэлээ сайн хийгэр хэлчихлээ. Тий. Зөндөө зам саадчихстэй хэлээ. Бид ч яац сүүлдээ бүр тий. Сүүлдээ хүү мүгээ дугуй муугар шээлгэж мэлээс тэгдэм байлээ шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг дугуй хэд 3 хагарсан тий. Тий. 3 хагараад. Тэр чинь нөгөө нэг яачаад байна гэсэн утгатай юм биш нөгөө нэг яатсан гэдэг үлээ тушсан гэдэг лээ. Тий. Тэгээд дугуйгаа шээгээд тэгээд хүүгээ шээлгээд. Би шээсэн штэ гэсэн самаагүй миний үг жоо усууж байгаа шээж. Тэгсний зүгээр яваад гэртээ өрөөд ирж байгаа юм чинь. Эйгүү юм билээ бас. Ялах жоох хүүхдүүд тэгж хээр газар тэгээ саатгах аяа. Тэр бол эйгүү юм билээ шүү нэрээ. Тэгэд хүн туслах болдохгүй ч юм азар битэр нэг ахчихэр. Тийм таарсан. Дугаа гарцсан. Тэгээ дугуугаа зээлээд хагаар дахиад хагарчих жоох. Нэн запас дугуй хийцэн явжсэн чи тэгээ бүр запас дугуй гарч байгаа юм чинь. Тэгээ ахыгч хоёрын дугуйг хийгээд тэгээ тэр ахыгч хоёр бит хоёрыг дагаад тий хөөрхий. Бит хоёр зам зааж өгөөд давхар дугуйг нь аваад тэгээд явж байгаа юм тест адал явдалтай явсан. Гэтэ одоо ярихаар ингээ гоё байгаа байхгүй юу? Дараа нь ёо гоё л байгаа тий. Тэгээ би ч мөөгөр уурлах гад ууралж чадахгүй за хол замд явж ууралж болохгүй. Тэр ямар дугуйг хагалыг хагалсан биш. Гайн тараалын жижигхэн чулуун дээр. Тэг ямар том чулуу байхгүй нь хагарчаад байгаа байхгүй. Яг ямар сони юм блий. Наатахын чи уялдуулаад ярихад яг тийм одоо нөгөө туршилт гэх юм уу да. Залуухан суух хүсэлтэй байгаа арай суугаагүй те нэг юм хамтын амьдрал дөнгөж эхэлж байгаа хосуудын хувьд дандаа хамт аялж үзэх гэдэг юм заавал хийж үзэх жагсаалт гэж зүйл дотор байд юм л да. Тэгээд яагаад гэсэн чинь аялаж явж хахад яг жинхэнэ юм нөгөө бартаа янз бүрийн одоо хоолгүй болж өлсөх, дунд нь амар хүлрэх, халууцах, эсвэл ингээд амар даарах те нэг зутрах. Тэгээд ийм ядрах мэдрэмж авахаараа хүн нөгөө ингээд одоо төрөндөгж те уурлмар санагдал ингээд ямар мөгийн хагалцсан юм уу тэр дугуйг те чи ингээд тэгтээ уурлмаар байгаад байж тээ бас тэр шиг тэгэнгүүт ингээд хосууд агаад уурладаг гэж юм. Тэгээд тэгэнгүүт ингээд нөгөө нэгнийхээ аашиг төвчих чадчих нүггүй байх уу гэдэг тийм зүйлсийг нь харах. Тэгээд бид хоёр ер нь цаашаага иймэрхүү юм дээр тисч төвчж гарч чадхаар хүмүүсээ нөгөө зарим нь бүр аялж явж ирээд дахиж хизээч нийлхөө бэлдэг гинэ. Тэгээ ер нь бол хүүхд шинэ хосуудтай гэж хэлдэг нөгөө хүүхдтэй болохоос өмнө ер нь жоохон аялж маялаад хамтдаа тэгчээд тий тэгчээд хүүхдтэй болол зүгээр юм билээ тий. Бид ч юм төлөвлөсөн биш тий тэгэл болоод явсан болохоор. За тэгээд өнөөдрийн дугаарт маань одоо өөрсдийнхөө цагийг гаргаад чин сэтгэлээсээ гоё сайхан сонирхолтой маш гоё яриануд байлаа. Миний хувьд бол хүрэлцэж ирсэнд цагаа гаргасан маш их баярлалаа хоёр найздаа. Гэр бүл Өрсөнд баярлалаа. Гэр бүлд нь бүх сайхныг хүсье. Тэгээ бүх хосуудтай хоёр маань гоё ерөөл те нөгөө нэг залуу хосууд болон одоо бүх үеийнхэн л үзэж байгаа. Тэгээд эрүүлийн хац шаргал хамгийн гол нь эрүүл байх талаас нь гоё зөвлөгөө мөгийн спортын хүн байна да тий. Өгөөд нэвтрүүлгээ дуусгах энэ дугаараа. За бид хоёрыг бас одоо өөрч нэвтрүүлэгтээ орсон маш их баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас эрүүлийн сайхан бүхнийг хүсье. Тэгээ залуу усуудаа
би бинийгаа одоо би ч нэг амжилт. тэг ер нь тэгэл аль болох нөгөө нэг уучлалтай аль алигаа уучлал хүлээцтэй. Тийм байхад тэгэл цаг хугацаа ер нь доороо юм бэ дөө ингээ 9 жил болцсон байж тий. Тий. Дахиад дараагийнх нь 9 жил гэл өнгөрөхөөр нь дахиад уулзаад гоё нэвтрүүлэх тий. Дараагийн насны төлөөлөл гэж байгаа доороо тий. Одоо 30-аас 40 гэсэн чинь 40-аас 50-ны төлөөлөл гэж байгаа. Бити тийм юмэр. Тэгэл гоё штэ нас болгон гоё яхаа. Бид нар илүү ухаацсан байх бах. Тэр үедээ үзэнгүүтээ хөөх бид нар юу ярьж исэн юм болоо гэл тий. Тэгэл ярил улам ухаачаал улам амьдралыг харах өнцөг өөр болоод өөрчлөлт хүүхдээ хэлэх үгэн ч гэсэн даацтай болоод одооных нэвтрүүлгийг үзэл өө залуухан байжээ гэж ярьж штэ 7 жилийн 9 жилийн өмнөх зургийг хараад хоёлоо ярьдаг шиг тэгэл штэ. За манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Macquids брэндийнхаа одоо маш гоё эрүүл бичээнүүд байдаг. Тэгээ мэдээж нөгөө нэг айл болгон амттан иддэг юм чинь зөв эрүүл амттан идээд сахарын агуулмж нэг хамгийн бага хэмжээтэй байдаг. Macquids брендийн таргалахгүй тийм одоо энэ Hobnobs бол бүр gluten free цавуулгын аршилтай хүмүүс хэрэгэлдэг. Тийм. Тэгээд digestive бас угсаа алдартай хамгийн анхных нь алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. За. Тэгээд сүү хувьцаат компани маань бас эдийн дэж явуулсан байгаа сүү цагаат эдийн. Гэхдээ дараа нь бүр нэлээ нэмж өгнө гэсэн шүү. Тэгээд нөгөө цөөнийг явуулсан байгаа. Одоо чи нөгөө сүү өгсөн гээд анхаарал талгаа сүү өгсөн гэж чам зам. Баярлалаа сүү юм шүү. Зархийг авч ирж ирсэн шүү дээ. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаартай хамт байсан та нартай маш их баярлалаа. Баяр таа.